F төвлөрсөн ачаа M гулзалах моментын үйлчлэлд ажиллах тогтмол хөндлөн огтлолтой дамнуурын дээд цэгийн тахилтыг тодорхойлъё. За дээд цэгийн тахилтыг бид нар анхны параметрын арга болон график аналитик аргаар тодорхойлно. За эдгээр дээд цэгийн тахилтыг тодорхойлохын тулд бид нар B цэг болон C цэгийн реакцуудыг тодорхойлсон байх ёстой. За тэгэхийн тулд бид нар баруун талаасаа B тулгуураа дугаарлахдаа B гэж хөдөлгөөнгөө нугсан тулгуурыг B тулгуур гэж үзээд хөдөлгөөнтэй нугсан тулгуурыг C гэж дугаарлая. За эдгээр тулгууруудын реакцуудыг тодорхойлохын тулд бид нар цэгүүдтэй харьцангуй моментын тэнцвэрийн тэгшгэлийг бичье. За B цэгтэй харьцангуй моментын тэнцвэрийн тэгшгэлийг бичье. За моментын тэнцвэрийн тэгшгэлийг бичихтэй цагийн зүйний дагуу авал нэмгээр аавна гэж бидний хичээлдэр яригддаг учраас цагийн зүйний дагуу моментыг бид нэр нэмэлт тэмдэгтэйгээр аваад өөрөөр хэлбэл манай бүр тархсан ачаа маань цагийн зүйний дагуу байгаа учраас нэмэлт тэмдэгтэй RC маань цагийн зүйний эсрэг байгаа учраас хасах тэмдэгтэйгээр авлаа. Момент маань цагийн зүйний эсрэг байгаа учраас хасах тэмдэгтэйгээр авлаа. За эндээс RC-г олъё. RC-г олъё. За C цэгийн реакцийг олсон юм чи одоо C цэгтэй харьцангуй моментын тэнцвэрийн тэгшгэлийг бичээд B цэгийн реакцийг тодорхойлъё. F хүч байж гин. F хүч маань цагийн зүйний эсрэг байгаа учраас хасах тэмдэгтэйгээр авлаа. RB маань цагийн зүйний дагуу байгаа учраас нэмэлт тэмдэгтэйгээр авлаа. За Q тархсан ачаа маань цагийн зүйний эсрэг байгаа учраас хасах тэмдэгтэйгээр авлаа. Момент маань цагийн зүйний эсрэг байгаа учраас хасах. За эндээс RB реакцийг тодорхойлъё. RB реакцийг. За RB реакц. За F хүч маань Q авж байгаа. За Q тархсан ачаа маань 2Q квадратсан байна. За момент маань 4Q квадрат байж байгаа. За эндээс за RB реакц маань эндээс 4Q авсан байна. 4Q. За бид нар реакцуудаа тодорхойлсны дараагаар реакцуудаа зөв болсон эсхийг R тэмдэгтээр статик тэнцвэрийн тэгшгэлийг бичиж шалгах ёстой. За RB RC маань дээшээ чиглэж байгаа учраас нэмэлт тэмдэгтэй. Q маань доошоо чиглэж байгаа учраас хасах тэмдэгтэй. F доошоо чиглэж байгаа учраас хасах тэмдэгтэй. За RB маань 4Q байж гин. За RC маань хасах Q байсан. За 2Q хасах нь Q. За эндээс харах юм бол тийг гарч байгаа учраас бид нар реакцуудаа зөв болжээ гэж цаашаа бодлогоо үргэлжлүүлэн бодъё. За эхний тохиолдолд нэгдүгээрт нь бид нар анхны график аналитикаар бодъё. Бодол тахилтаа дээд цэгийн тахилтыг. За дээд цэгийн тахилтыг тодорхойлохын тулд бид нар график аналитик аргаар бодохдоо бид нар эхлээд момент эффур байгуулсан байх хэрэгтэй. За манай тохиолдолд момент эффур байгуулах гэхээр энэ тархсан ачаа өөрчилж байгаа учраас тархсан ачаа маань өөрөөр хэлбэл ямар нэгэн тохиолдолд утгууд маань хөндлөн хүчний эффурийн тэнхлийг хотолж гарсан тохиолдолд тэр цэг дээр сэжигтэй цэг гардаг. Сэжигтэй цэг дээр моментийн максимум буюу өөрөөр хэлбэл экстрем утга гардаг. За ийм учраас бид нэр тэр экстрем цэг сэжигтэй цэгийг олохын тулд хөндлөн хүчний эффурийг энд заавал байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Ийм учраас хөндлөн хүчний эффурийг байгуулъя. За хөндлөн хүчний эффурийг байгуулахдаа бид нэр
материалын эсрүүслийг хичээл дээр үздэг дүрмийн дагуу огтлол хийхгүй хөрөнгөлийн хүчний эфүрийг шууд байгуулъя. За эхнийх нь би зүүн талаас нь огтлсон гэж удаад огтлол хийхгүй байгуулчих. За Б цэг дээр өөрөөр хэлбэл энэ дээр одоо өөрөөр хэлбэл хөлбөмбөг энэ тооллын ихтер гэсэн үг. Хөндлөн хүч маань F хүч маань цагийн зүүнний эсрэг байна хасах тэмдэгтэй. Өөрөөр хэлбэл аль ч талаасаа огтлсон хөндлөн хүчний эфүр цагийн зүүнний дагуу байгаа тохиолдолд нэмэхээр авдаг. Тэгвэл манай тохиолдолд F хүч маань цагийн зүүнний эсрэг байгаа учраас хасах тэмдэгтэй QA, RB маань нэмэх тэмдэгтэй 4 QA байгаа юм чинь. Ингээд яг вөхөр цагийн зүүнний дагуу буюу өөрөөр хэлбэл 3 QA нэмэх тэмдэгтэй байна гэсэн үг. За дараа нь 2 дугаар хөтлөлийг хийчихье. 2 дугаар хөтлөлийг би баруун талаас хийсэн гэж үзье. За өөрөөр хэлбэл момент маань яг вөхөр хөндлөн хүчинд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй учраас манай хөндлөн хүчний утга манайх нь тэг гэсэн үг байна. За өөрөөр хэлбэл энэ тулгуур дээр С цэг дээр гэсэн өөрөөр хэлбэл энэ дээр R цэгээр өсрөн өөрөөр хэлбэл R цэг гэдэг маань за баруун талаасаа хөтлөж байгаа. Манай хөндлөн баруун талаасаа хөтлөж байгаа тохиолдолд цагийн зүүнний дагуу байх. Дагуу байвал нэмэхээр авах хэрэгтэй. Тэгвэл манай R C маань хасах тэмдэгтэй байж байна. Өөрөө R C маань хасах цагийн зүүнний эсрэг байгаа учраас хасахын нэмэх буюу нэмэх QA гэж тэмдэглэе. Нэмэх QA. За өөрөөр хэлбэл эндээс харах юм бол хөндлөн хүчний эфүр дээрээс харах юм бол манай хөндлөн хүчний эфүр маань дархсаачаа үйлж байгаа хэсэгт эфүрийн тэнхлийг огтлж гараагүй учраас бид энд сэжигтэй цэгийг олох шаардлагагүй гэж үзээд цаашид тооцоогоо үргэлжлүүлээд явъя. За моментын эфүрийг байгуулъя. Моментын эфүрийг мөн адил огтлохгүйгээр шууд байгуулъя. За нэгдүгээр хөтөлмөн хөндлөн хүчний огтлол хийсэн адил 100 талаас огтлсон гэж үзээд хөндлөн хүчний момент эфүрийг явуулъя. За энэ цэг дээр момент байхгүй учраас тэг гэсэн үг. За 2А үед тодорхойлъё. 2А үед RB-г өөрөөр хэлбэл 100 талаас огтлж байгаа тохиолдолд момент маань цагийн зүүнний дагуу байвал нэмэхээр авдаг. RB маань цагийн зүүнний дагуу байгаа учраас нэмэхээр авна. Өөрөөр хэлбэл RB маань 4 QA байгаа. 4 QA-г 2А-гаар үржилээд 8 QA квадрат F маань цагийн зүүнний эсрэг байна. QA-г 2-оор үржүүлээд хас 2 QA квадрат
8 ква квадратаас 2 ква квадратыг хасаа 6 ква квадрат байна. За дээрээс нь тархсан ачаа байж байна. Тархсан ачаа маань цагийн зүүнний эсрэг байж байгаа. За тархсан ачаа цагийн зүүнний эсрэг. Өөрөөр хэлбэл тархсан ачаагаа бид нэр QZ-ийн квадратыг хуваахаа 2 гэж авдаг. Тэгвэл тэрийг бодолцоод бид нар орлуулад бодох юм бол энд утга маань нэмэх тэмдэгтээ 4 ква квадрат гарсан байна. 4 ква квадрат гарсан байна. Тархсан ачаа үлж байгаа учраас тархсан ачаа нэгдүгээр тал нь ачааныхаа эсрэг гүдээж өгнө. За ингэ. За дараагийнх нь огтлолыг би баруун талаас хийсэн гэж үзээд хоёр дахь огтлыг хийсэн гэж үзээ. Тэгвэл баруун талаас огтлж байгаа тохиолдолд момент цагийн зүүнний эсрэг нэмэхээр авах хэрэгтэй. За энэ төрмийг баримтлаад бид нэр момент цагийн зүүнний эсрэг байгаа учраас нэг тэмдэгтээ 4 ква квадрат гарсан байна гэж үзээд Епикурын тэнглэгтэй параллел зурна. Өөрөөр хэлбэл энэ хоёрдугаар огтлолд энэ хэсэгт гэсэн үг тийм тархсан ачаа, төвлөрсөн ачаа байхгүй учраас ганцхан момент үлдэж байгаа учраас Епикурын тэнглэгтэй параллелаар зурсан байна. За бид нар дээд цагийн тахилтыг тодорхойлохын тулд граф аналитик аргаар бодох гэж байгаа. Граф аналитик аргаар бодохдоо бид нар моментийг өөрөөр хэлбэл хуурмаг дамнуур дээр хуурмаг ачаал, хуурмаг тархсан ачаа гэж бодоод ачаална. За тийм учраас бид нар эхний ээлжинд дамнуураа хуурмаг дамнуураар суулна, бодит дамнуурыг. За ингээхийн тулд бид нар дахиад дамнуураа хуулж зуръя. Дамнуураа хуулж зуръя. Дамнуураа хуулж зуръя. За тэгвэл бидний хөдөлгөөнгүй нугсан тулгуур маань хөдөлгөөнтэй нугсан тулгуур болно. Хөдөлгөөнгүй нугсан тулгуур маань хөдөлгөөнтэй нугсан тулгуур болно. За сул үзүр маань зоолт болно. Зоолт болж өөрчлөгдөнө. За сул үзүрийн уртлын хөдөлгөөнтэй нугсан тулгуур маань завсрын нугс болж өөрчлөгдөнө. Завсрын нугс болж өөрчлөгдөнө. Завсрын нугс болж өөрчлөгдөнө. За тэгвэл одоо бид нар энэ хуурмаг дамнуур дээр хуурмаг тархсан ачаагаа өөрөөр хэл момент хуурмаг ачаа гэж үзээд ачаална. За эндээс харах юм бол бид нар энэ хуурмаг тархсан ачаагаа хялбар төрсөдөд тавина. За эндээс харах юм бол бид нар тэгш өнцөгт гурвалжин, тэгш өнцөгт парабол олгож хувааж болно. За ингээд хуваачи. За тэгвэл эдгээр хялбар төрсөд хуваасан энэ дүрсээ бид нар хүндийн төвүүдийг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэл хүндийн төвүүд дээр бид нар омега буюу өөрөөр хэлбэл энэ хуурмаг тархсан ачааны талбай байрлах хэрэгтэй гэсэн үг байна. Тэгвэл манай тохиолдолд би зүүн талаас эхлээд угаарлчихъя. Омега 1 гэж. Омега 2 гэж. Омега 2. За омега 3. За омега 1 маань
Правл дээр байрлаж байгаа юм чинь талуудын дундаж дээр буюу талуудын ундаж дээр байрлана. Омега 1 маань. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнгүй энэ хөөрмөг хөдөлгөөнтэй нусан дулгуураас 2-ны 1-ийг өрчин 2 А зайд байрлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай тохиолдолд А зайд байрлана гэсэн үг байна. Зүүн талаасаа. За мөн адил баруун талаасаа ч А зайд байрлана гэсэн. За тэгвэл омега 2 маань зүүн талаасаа 3-ны 2-ыг өрчих нь 2А. За баруун талаасаа 3-ны 1-ийг өрчих нь 2А зайд байрлана гэж үзэж байна. За тэгвэл омега 3 маань тэгшүүнцэгт учраас талуудын дундаж дээр буюу өөрөөр хэлбэл яг 2-ны 1 А зайд байрлана гэсэн үг байна. За бид нар зайнуудаа тодорхойлоод омегануудаа байрлалын тодорхойлцсны дараагаар бид нар омега 1, 2, 3-ыг тодорхойлох ёстой. За омега 1 гэдэг маань за правл хэсэг юм чинь 12-ны QL-ийн куб зэрэгтгсэн томьёог бид нар ашиглаж боддог байж байгаа. За 12-ны L зай маань 2А байж байгаа. Куб өрчих нь 8А-гийн куб зэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл эндээс 3-ны 2 QA-гийн куб зэрэгтгсэн томьёо орж ирж байна. За омега 2 маань за тэгшүүнцэгт гурвалжин байгаа учраас тэгшүүнцэгт гурвалжингийн талбайг боддог зарчмаар энэ омега 2 маань бодогдно. 2-ны 1-ийг өрчих нь өндөр маань 4 QA квадрат суурь нь 2А байгаа учраас эндээс 4 QA куб гарах нэ. 4А куб. За тэгвэл омега 3-ыг бодъё. Омега 3 маань тэгшүүнцэгт байгаа учраас тэгшүүнцэгтийн талбайг боддог зарчмаар бодогдно. Өөрөөр хэлбэл омега 3 маань 4 QA куб байна. Өөрөөр хэлбэл өндөр маань 4 QA квадрат суурь нь А учраас 4 QA куб гэж тавилаа. За ингээд бид нэр цаашид эдгээрийг онлын механик дээр үзсэн зарчмын дагуу өөрөөр хэлбэл нухсаар нь салгаж бодно. За нухсаар нь салгаж бодъё. За нухсаар нь салгахын тулд бид нар яах ёстой вэ гэхээр хамгийн одоо бид нар аль өөрт бодох боломжтой бариан дээр бодох ёстой хувилбараар. За эндээс харах юм бол манай тохиолдолд зүүн талыг салгаж авч 2 реакцаа тодорхойлсны дараагаар баруун талын хэсгээр өөрөөр зоолтон дээр байгаа моментийг тодорхойлсноор бид нар юуг олох ёстой вэ гэхээр дээд цэгийн тахилтыг олох боломжтой гэсэн үг байна. За эндээс харах юм бол бид нар энэ дээр өөрөөр хэлбэл хөдөлгөөнгүй нусан дулгуур дээр маань дээд цэгийн хуурмаг реакц үүснэ. За энийг би С гэж дугаарлсан байж байгаа. Энэ дээр гэх юм бол RC хуурмаг реакц үүснэ. За энэ дээд цэг маань биднэрт энэ байж байгаа. Тэгвэл дээд цэгийн хуурмаг моментыг бид нэр гээд тэмдэглэчихье. За тэгвэл одоо энийг салгаж аваад бодъё. Салгаж аваад бодохоор манай тохиолдолд
За эндээс харах юм бол бид нар мөн адил тухайн цэгүүдтэй харьцсангуй хураг моментын цэгтэй харьцсан моментын хураг моментын тэнцвэрийн тэгшлэлүүдээс хураг реакцуудыг тодорхойлж болно. За тэгвэл B цэгтэй харьцсангуй хураг моментын тэнцвэрийн тэгшлэлийн хүчээ. За омега 1 маань цагийн зүүнний эсрэг байж гин. Үржих нь 2-1 үржих нь 2А. За омега 2 цагийн зүүнний эсрэг байна. Үржих нь 3-2-ыг үржих нь 2А. За RC хуурмаг реакц байж гин. Цагийн зүүнний эсрэг байна. Үржих нь 2А. Тэнцвэртийг. За эндээс хуурмаг реакцийг С-ийн хуурмаг реакцийг тодорхойлох юм бол С-ийн хуурмаг реакцийг тодорхойлох юм бол хасах тэмдэгтээ 3Q гарсан байна. За тэгвэл энэ дараагаар бид нэр С цэгтэй харьцсангуй хуурмаг моментын тэнцвэрийн тэгшлэлийг бичиж, тэндээс бид нэр B цэгтэй харьцсангуй хуурмаг момент реакцийг С-ийн хуурмаг реакцийг тодорхойлно гэсэн. За ингээд бичих юм бол RB хуурмаг реакц маань цагийн зүүний дагуу байгаа учраас нэг тэмдэгтээ үржих нь 2А. За омега 1 маань цагийн зүүний дагуу байж гин. Үржих нь 2-1-ийг үржих нь 2А байж гин. За нэмэх нь омега 2-ыг үржих нь 3-1-ийг үржих нь 2А байж гин. За эндээс RB хуурмаг реакц маань хасах тэмдэгтээ 3.5 Q гарсан байна. За өөрөөр хэлбэл эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ С цэгийн болон B цэгийн хуурмаг реакцууд гэдэг нь B С цэгийн өөрөөр хэлбэл хөлгөөнтэй хөлгөөнгийн нугсан толгууруудын эргэлтийн үнцэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл манайх эргэлтийн үнцгийг тодорхойлохдоо B цэгийн эргэлтийн үнцэг гэх юм бол яг нь B цэгийн хуурмаг реакцийг дамнуурын хөшүүн чанарт хувааж тодорхойлдог байгаа. За мөн эндээс үүдэлтэйгээр С цэгийн эргэлтийн үнцэг гэдэг нь С цэгийн хуурмаг реакцийг дамнуурын хөшүүн чанарт хувааж тодорхойлдог байгаа. За тэгвэл бид нар цаашид С цэгийн хуурмаг реакцийг ашиглаад Д цэгийн моментыг хуурмаг моментыг тодорхойлъё. За тэгвэл Д цэгтэй харьцангуй моментын хуурмаг моментын тэнцвэрийн тэгшлэлийг бичье. За АМД за тэнцвэртийг гэж үзэх юм бол за мэдээж бид нар онлын механикт үзснээр энийг дээш нь чиглүүлж авсан бол бид нар эсрэг тохиол дараагийнхын зургатаа цагийн зүүн доош нь чиглүүлж байгаа. Тийм учраас RC хуурмаг реакц маань хасах тэмдэгтэйгээр бичигдэнэ. RC хуурмаг реакц маань хасах тэмдэгтэйгээр бичигдлээ. За омега 3 байжийн цагийн зүүний дагуу байна. Үржих нь 1.5А гэсэн үг. За дараа нь EMD хуурмаг момент маань өөрөө цагийн зүүний дагуу байгаа учраас нэмэхээр бичигдэнэ. За эндээс EMD хуурмаг момент маань за QA-гийн 4 зэрэгт гарсан байна. За өөрөөр хэлбэл энэ хуурмаг момент гэдэг маань D цэгийн дахиилт гэсэн үг. Манайхаар D цэгийн хуурмаг моментыг дамнуурын хөшүүн чанарт хувааж тооцдог байгаа. За сая бид график аналитикаар D цэгийн дахиилтыг тодорхойлсон байж байгаа. Одоо бид анхны параметраар D цэгийн дахиилтыг тодорхойлъё. За анхны параметраар дамнуурын гулзаалтын шилжилтийг тодорхойлохдоо бид тархсан ачаа үйлчилж байгаад хойшоогоо тасарсан юм эсвэл дутуу байвал тэр гүйцээж бид нар зурдаг. За ингээд гүйцэж зурсан тохиолдолд тухайн бодлогын реакцуудын утгууд тэнцвэртэй байдлаар алдагдах учраас эсрэг Q гэсэн юм тасархаа ачааг өөрчлүүлдэг. За бид тооцоонд
Өөрөөр хэлбэл эхний одоо тархсан ачааг үргэлжлүүлж байгаа тархсан ачааны чиглэлийн эсрэг байгаа хүү тархсан ачааг авна. Өөрөөр хэлбэл манай тохиолдолд хүү тархсан ачаа маань доош чиглэж байгаа учраас бид нар дээшээ чиглэсэн хүү тархсан ачааг тооцоонд оруулж өчнө гэсэн үг байна. За ингээд бид нар анхны параметрын аргаар бодъё. Анхны параметрын аргаар бодохдоо бид нар эхлээд эргэлтийн үнцгийн тэгшгэлийг бичих ёстой. За ингээд эргэлтийн үнцгийн тэгшгэлийг бичиж. За эргэлтийн үнцгийн тэгшгэлийг бичихдээ бид нар тооллын ихийг 100 гарталд авдаг. За дамнуурын хөшүүн чанарыг бичих нь эргэлтийн үнцэг. За тооллын их дээрх эргэлтийн үнцгийг үржих нь дамнуурын хөшүүн чанар байж гин. За дараа нь мэдээс тооллын ихийг 100 гарталд авсан юм чинь цагийн зүйний дагуу нэмгээр авна гэсэн үг байна. За тэгэхээр R B маань цагийн зүйний дагуу учраас нэмэх тэмдэгтэй Z квадратыг бахан 2 гэсэн үг. За F хүч байж гин. F хүч маань цагийн зүйний эсрэг байгаа учраас хасах тэмдэгтэй 2-ын квадратыг Z квадратыг бахан 2 буюу өөрөөр 2-ын магистрал гэж бичдэг. Манай тохиолдолд 2-ын магистрал 2 гэсэн үг байна. За дараагийнх нь ч гэсэн модуль яах нь Z F-ийг үржих Z квадратыг бахан 2 гэсэн үг байна. За Q тархсан ачаа орж ирлээ. Q маань цагийн зүйн эсрэг байгаа учраас Z-ийн 3 зэрэгтийг бахан 3-ын магистрал буюу 6 гэсэн үг байна. За ингээд өөрөөр хэлбэл манай 1-р хэсгийг дуусчихна гэсэн. За 2-р хэсэг рүү орж ирлээ. RC цагийн зүйний дагуу байна. Z-ээс хасах нь 2A-гийн квадратыг бахан 2-ын магистрал буюу 2 гэсэн үг. За дараа нь энэ Q-гийн эсрэг чиглэсэн Q авна гэж ярьсан. Нэмэх тэмдэгтэй Q өөрчлөх нь Z-ээс нь 2A-гийн 3 зэрэгтийг бахан 3-ын магистрал буюу 6 гэсэн үг байна. За төгсгөл дээр нэг төвлөрсөн ачаа момент хэрэг байх юм бол манай тохиолдолд момент байж төвлөрсөн ачаа момент байгаа тохиолдолд энэ тэгштэл дээр бичигдэхгүй гэсэн. За өөрөөр хэлбэл бид нар эргэлтийн үнцгээ бичээд авсан чи одоо эргэлтийн үнцгээс интеграл аваад тахилтыг бичнэ. За дамнуурын хөшүүн чанарыг үржих тахилт буюу тооллын их дээрх дамнуурын хөшүүн чанарыг үржих тахилт гэсэн үг. Нэмэх нь за одоо энэс интеграл авна гэсэн үг. X θ 0-ыг үржих нь Z. За RB-г үржих нь Z-ийн 3 зэрэгтийг бахан 3-ын магистрал буюу 6 хасах нь AB-г үржих нь Z-ийн 3 зэрэгтийг бахан 3-ын магистрал буюу 6 хасах нь Q-г үржих нь Z-ийн 4 зэрэгтийг бахан 4-ийн магистрал буюу 24. За нэмэх нь RC-г үржих нь Z-ээс нь 2A-гийн 3 зэрэгтийг бахан 3-ын магистрал буюу 6. За нэмэх нь Q үржих нь Z-ээс нь 2A-гийн 4 зэрэгтийг бахан 4-ийн магистрал буюу 24 гэсэн үг байна. За өөрөөр хэлбэл бид нар тэгшгэлээ бичээд авсан чинь одоо өслүүдийг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй нугсан тулгуурууд дээр тахилт үүсэхгүй. За өөрөөр хэлбэл манай хөдөлгөөнгүй нугсан тулгуур маань тооллын их дээр байгаа. Өөрөөр хэлбэл Z тэнцүү тэг үед B цэг дээр тахилт үүсэхгүй гэж байгаа. Эндээс бид нар тэгшгэл дээр орлуулах юм бол тооллын их дээрх тахилт маань ах нутгийг гэсэн үг байх нэ. За тэгвэл дараагийнх нь нөхцөл Z тэнцүү 2A үед C цэг дээр тахилт үүсэхгүй гэж үзээд бичье. За өөрөөр хэлбэл T тэнцүү тооллын их дээр T гэсэн юм чинь T тахилт. За нэмэх нь дамнуурын хөшүүн чанарыг үржих нь тооллын их дээр эргэлтийн үнцийг үржих нь 2A. За RB маань манай тохиолдолд 4Q үржих нь 8A-гийн Q зэрэгтийг хуваах нь 6 хасхан QA-г үржих нь 8A-гийн Q зэрэгтийг хуваах нь 6. За хасах нь
Q маань байж үржих нь 16А-гийн 4 зэртийг хуваах нь 24. Нэмэх нь RC маань хасах Q гэсэн байна. Q үржих нь тэг. За өөрөөр хэлбэл энээс хойш тэг буюу хасах гарсан тохиолдолд оршино гэсэн. За эндээс бид нар X θ 0-ыг тодорхойлъё. За энийг тодорхойлоход бид нар эндээс код эргэлтийн үндэстэг маань хасах тэмдэгтээ 3.5 QA-гийн Q зэрэгт гарсан байна. За ингээд энийг ашиглаад бид нар дурын зайд эргэлтийн өнцөг тахилтуудыг бодож болдог. Тэгвэл манай тохиолдолд бодлогын маань гол зорилго дээд цэгийн тахилт буюу өөрөөр хэлбэл сул үзрийн тахилтыг тодорхойлох гэж байгаа. За өөрөөр хэлбэл дээд цэг маань тол ихээс 3А зайд байгаа учраас бид нар энэ орлуулгыг тахилтын тэгштгэл дээр орлуулъя. За тэгвэл манай тохиолдолд 3А зайд тахилт маань дээд цэгийн тахилт байж байгаа. За энэ дээр болгон дээр орлуулах юм бол тэгштгэл дээр орлуулах юм бол нэмэх нь за манай тохиолдолд энэ маань 3.5 QA-гийн Q зэрэгт үржих нь 3А хажийн 3А хажийн за тэгээ RB маань 4QA үржих нь 27 хувадаг нь 6А-гийн Q зэрэгт за эрд маань Q хааж байгаа. Q үржих нь 27 хувадаг нь 6А-гийн Q зэрэгт хасдаг нь Q үржих нь 81 хуваах нь 24 А-гийн 4 зэрэгт нэмэх нь RC маань хасах тэмдэгтээ QA гэж байгаа. QA үржих нь А-гийн Q зэрэгтийг хувадаг нь 6. За нэмдэг нь Q үржих нь А-гийн 4 зэрэгтийг хуваах нь 24 байна. Өөрөөр хэлбэл эндээс дээд цэгийн тахилт маань өөрөөр хэлбэл дамрын хөшүүн чанарын үржих дээд цэгийн тахилт маань QA-гийн 4 зэрэгт гарсан байна. Өөрөөр хэлбэл дээд цэгийн тахилт маань анхны параметрын аргаар дээд цэгийн тахилт маань QA-гийн 4 зэрэгтийг хуваах нь дамнуурын хөшүүн чанар гэсэн байна. За өөрөөр хэлбэл бидний өмнө бодсон дээр дээд цэгийн тахилт маань QA-гийн 4 зэрэгт гарсан байна. Өөрөөр хэлбэл анхны параметрын аргаар болон график аналитик аргаар бодсон дээд цэгийн тахилтын утгууд маань адилхан утгатай гарч байна.